Вашингтон Capitals багтай цуврал 7 тоглолт хийж шийдвэрлэх 7 дахь тоглолтод өрсөлдөгч хоцсноор энэ үлрэлт өөрийн бүсийн аваргын төлөө өрсөлдөх хэрэгтэй боллоо. Нью-Йорк Рейнжерс болон Вашингтон Capitals багуудын цувралын 7 дахь тоглолт Нью-Йорк Рейнжерсийн талбайд болсон. За тоглолтын 12 дахь минутанд Александр Овечкин анхны голыг оруулж Вашингтон Capitals 1-1 харьцаатай тэргүүлж игэлсэн байна. Харин тоглолтын 26 дахь минутанд Миллерийн дамжуулалтаар Хейс тооны харьцааг 1-1 болгож тэнцвүүлжээ. За ингээд тоглолтын 71 дахь минутанд Стефан хожлын шабыг оруулснаар Нью-Йорк Рейнжерс өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожлоо. За энэхүү Нью-Йорк Рейнжерс цуврал тоглолтыг 4-3 харьцаатай тэргүүлж дорн төсийн аваргын төлөө өрсөлдөх хэрэгтэй боллоо. Тэд дорн төсийн аваргын төлөө Tampa Bay Lightning бүлэгтэй тоглох болно. Харин өрн төсийн аваргын төлөө Chicago Blackhawks, Monaco-ийн Mighty Ducks багууд өрсөлдөх юм а. Эрхэм үзэгч та бүхэндээ бид өдөр тутмын спорт мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа үзүүллээ. Та бүхний маргааш ажил үйлс амжилт хүсье. Баярлалаа. Миний нэг дүү байдаг юм. Хүнд мөнгө авчихад хэцүүдэд байна. Ах нэр нь чамаг л гэж ирэхгүй бол өөрөө хүн байхгүй шүү дээ. Яа ашгүй дээ. Бид нэр шүүх хурал дээр ялах юм байна. Хамгаалтын албанд ажилладаг нэг тийм юм бадрун бор залуу байгаад байгаа байхгүй. Тэр цайз руу орохоор их хөөрхөн амтан байна. Ямар амтан? Шуу. Нүгдэж гарах. Санжид ангирыг түлхсээр юутаж Цэцгээгийн дүүтэй танилцуулчихлаа. Таныг хэн гэдэг вэ? Төгөлдөр. Нөгөө танилцсандаа таатай байна. Жолооч 33 маань Санжаагийн гэрийн түлхүүрийн хэвийг юутаж авлаа. Юусе автгүй байдгүй юм гэж. Юу гэдэг юм бэ чи? Сайн үтсэн юм уу? Ашгүй дээ. Санжаа маань шоронгоос гарлаа. Батлан даасаар гарсан хэрэг. Ахмад цог дэлгэр Санжааг ойлгоод байгаа юм шиг атлаа. Ойлгохтой дэмжиж чадахгүй л байх юм. Хууль гэдэг хүнийг барих дээрээ чанга барьдаг бололтой. Энэ хүнийг насан гэдэг Соломонтой нэгдүгээр ажилдаг хүн. Соломон ширтээд мэлэрчглээ. Энэ мэлэрсэн харсч бас л нэг нууц агуулж байх шиг. За юу вэ сансраа? Хөөш юу вэ? За тэрхэн дажгүй юу? тэрэг дажгүй. За чиний ажил сайн уу? Яах вэ? Одоо энийг нэг дуусгах болж. Аваа уултгаал. За. Биш. Арай зав гарах уу? Гарна штэ хөөш. Яасан? Хоёлаа зөв юм үзэл та. Юм үзье. Тий? Тэгээ тэр. Бацаануудын киног үзэхээр ойлгохгүй юм уу? Үгүй кино биш. Дүүр үзье. Төөрэ. Тий дүүр. Чи бид хоёр ойлгохгүй. Ойлгоно. Дээр би нэг өсчний нэртэй баха. Тийм дөөр үзье. За тэг хөгжим их гоё юм билий.
Тийм үү. Нэр нэг үздэг юм билүү? Гоёо. Үзье. За тэгдэг. Тэгвэл найз нь яваад нэг 2 билет авчих уу? За тэгдэг. За тэгвэл орой яриг заяа. Яг яраарай. За. За. За баяртай өглөө болц. За сайн уу? За сайн уу? Ажил чинь тарцсан уу? Тарс чиний ажил дууссан уу? Дууссан. Хойлоо чааланд орох уу? Тэгье. За тэгээ. Эзээ дуусах юм бэ? Хүч байж л да. Хүмүүс гарангуут нэг мөсөд цуг гарыг л да. Ямар сони юм бэ? Одоо угаасаа завсарлан заяа. Битэрийн ингээд цог явж байгааг хараад нөхөр чи уурлах үед. Надад нөхөр байхгүй. Нөхөртэй байсан л та. Амьдралаа өөдөн татна гэж Солонгос явчаад тэндээ өөр хүнтэй болцсон. Хөрхи. Гэхдээ би хөрхөн охинтой. Заримдаа бас өөрийгөө тийм ч муу охинор байсан гэж бас боддгүй. Танаа нөхөр нилээн балгадаг юм уу? Эсвэл чамайг зовоодаг байсан уу? Гүү. Харин ч өстө ууж иддэг хүн байсан шүү дээ. Тийм үү? Яах вэ? Сайн хүнд чинь бас хүн хурдан алдах юм байна шүү дээ. Магадгүй л. За яз. Хойл аль ресторан орох вэ? Ресторан уу? Нэг тийм гоё тухтай яриа суучмар газар л хэрэгтэй юм л да. Ингээд чамаас нэг юм асуучих уу? За. Танаа нөхөр чамд байнга мөнгө явуулдаг уу? Яаж юм? Яг уу. Чир нэг тийм их биелэгж үг шүү дээ. Манай нөхөр над руу мөнгө явуулдаг шүү дээ. Охиндоо л хувц хонор бэлэг сэлтийг нөгөө явуулчихдаг байхгүй юу? Харин би цалингаараа өөрийгөө болгоол болоо л. Хоёлын ингүүл ямар уу? Хойр зургийн үнсний юм цоглуулад танаад очих юм уу? Илүү тохлог байж магадгүй. Би ч айлын хажуураа хөсөлж амьдрдаг шүү дээ. Манай айлынхан ч их аашмуутай. Хүн дагуулад очих юм бол сүйд болж магадгүй. Яадгийн
Миний суугч байгаа залуу гэж хэлж штэ. Хөөөрөө. Тэгэж хэлжээд би дараа нь тэдний царайг яаж харах юм? Эсвэл юу яах юм хоёлоо юмаа цоглуул дээрээ цоглуулад манад очих юм уу? Тэг юм уу? Тэгээл та. За тэгвэл тэгээ. Би тэгвэл нэг сайхан хоол хийж өгье. Тэгээл та. За. Хөөе, сэрэж. Хүмүүс гараа явцсан шүү дээ. Уудчих юм аа нэр. За хай. Хай балаа юм жиж. Хүн дөөр үзвэ. Ич зүгхэн шахлаа шүү дээ. Шинэ шал дими дүр байна. Чи өөрөө л дөөр үзье гэж дагуулж ирээ үздэй. Тэг чи унтчихтаа яадаг. Хин би юу? Тэгээ өөр хин байх юм. Биш. Би ийш 0 ороод мөр гараа угаачаад ирье. Жохон сэрхэхгүй бол болохгүй. За тэгээ. Игээс явчаад ирье за. За. Сайн байна уу? Энэ их гоё дүүр шүү. Тийм шүү. Та нэгөр дандаа ярьдаг уу? Үгүй ээ, заримдаа л иймэрхүү онцгой дөр тоглогдсон үед л ирдэг л дээ. Би ч гэсэн. Тоска ихтэй их онцгой дүүр юм ба тий. Танд юу нь тэгж онцгой санагдав? Өө яг та ер нь бүгд л онцгой санагдлаа. Танилцъя л та. Намайг Сансар гэдэг. Сувтаа. Та оюутан уу? Оюутан байсан. Орох хонхт дуурч байна. Талцсандаа таатай. Би ингэрлээ. Баярлалаа. Хэрэг та татгалцахгүй бол таныг төхөөлөд өгч болох уу? Ороо очсон ба шүү дээ. За одоо орё. Унтахгүй шүү заяа. За.
Намайг хүлээжсэн юм аа. Харин тийм. Би туслах уу? Та чи ингэхэд хаана юу хийдэг вүлээ? Нисгэгч. Хөөх тийм үү? Би чинь жаахан хөөхт байхдаа нисгэж болж ийн гэж тоглоод. Тоглосон юм аа. Зүгээр л нисэх онгоцны загвар сонирхдаг гэх үү дээ. Загварч бас гоё шүү. Би хийхийсэн гэж дандаа л боддог. Дааж зүрх хүртэх юм л да. Тийм үү? Яагаад? Гүй яахав те. Мондог том инженерүүд зөндөл байгаа шүү дээ. Тэгээл За би одоо явахгүй болох юм. уучлаарай. Та надад дугаараа өгч болох уу? Баярлалаа. Хөөе. Түрүүнээс шгүй орхиж яваад байсан чинь хүүхэдтэй танилцчихжээ. Чи ч бас гинэ. Манай найз би ямар байна? Үгүй л гүдээ. Энэ хүүхдийг би хаанаас харлаа? Юу гэсэн үг юм? Телевизэд ажилладаг үлээ. Байгуу наач онгоцны загвар зохион бүтээгч. Үгүй хаа, телевизэд ажилладаг баха. Загвар зохион бүтээгч. За яах вэ тэр яах вэ? Түрүүнээс ч зөндөө унтлаа. Одоо явъя. За тэгээ. Чи мэрэгжлийн тоглож байгаа. Хоолны хийх чинь ээжээсээ сурчлаа шүү дээ. Ээж гиснээс нөхрийн тухай яриач. Манайх яг та эрдэн сайхан гэр бүл. Манай хүн чинь охиндоо их хайртай. Өөрөө хөслөө ажилласаа гарцсан. Яа. Гэхдээ яах вэ? Настай инженерийг ажилтаагаа үлдэг тэтгэвртээ золох гэдэл өөрөө гарцсан. Мөн сайхан сэтгэлээ. Харин л дээ. Манай хүн Солонгос яваад Солонгос шиг л алга болоод явцсан да. Чи хамт явахгүй байсан. Миний виз гараагүй. За тэр яах вэ? Чи өөрөө талаар ярил л та. Би юу? Цагдаа байсан. Бас сайн дураараа ажилласаа гараад одоо хамгаалтын албанд ажиллаж байна. Эхнэр чинь? Эхнэр байсан. Одоо хайж байгаа. Хайж байна. Би ч юм уу өмсрүү. Би яриадчлаа. Өрсөнд баярлалаа. Үлдчих болохгүй. Дараа үлдэх цаг зөндөө гарах билүү тий. Би ч юм уу гэж ихтэй. Миний эсэл таалагдсан уу? Үнэхээр гоё. Чиний гарын хоолыг идэх сайхан байлаа. Энэ үгийг сонссон чи ямар сайхан байна. Дараа нөхөр чинь чиний хоолнд үнэхээр дуртай байсан биз? Магцаараа бол өөр галтгонд очиж суудсан үндэ. Цаад үн бүр сайхан хоол идэг байсан юм байлгүй дээ. Мэдгүй юм да. Манайхын би ч арай да. Ойрхон юм байна те. Тийм болохоор хоёулаа хараад ирсэн байхгүй юу? За сайхан амраарай. За сайхан амраарай. Хоёулаа дахиад уулзалтна үсттэй. Уулзнаа. За сайхан амраарай. За штт. Сайхан амраарай. Одоо хэлсэн. За яасан бэ? Юм болж мэдээгүй.
Анх удаа айлд очингуудаа байрыг нэгжээд байлаа шүү дээ. Гэтэ хоосон биш. Нэг сейф байна. Битээрээ хайж чадчих байгаа хаа. Би чамд итгэв үү? Итгэсэн байхаа. Гэтэ их сэтгэл сайхантай босрох уу? Ховор залуу юм шүү. Өөш чи дурлаж золигтой хөөш. Золигтой тахтай яа гэв. Насаараа тогбод хоёр тэрчүүлж амьдрах юм уу? Хотгоноос ондоо юм бас байдаг шүү дээ. Халбах сэрэ энэ гэж. Чиний амлуу дөгүүлчих халбах чим билүү чи яаж мэдэж? Маргааш төгөлтөй кино үзэн шүү за. Залахгүй за. Бэнэ хараа. 3 хоног уурхаа яваад ирээ. Оош чим. Ээж өвдцэн. Охин архан баггүй харин охин арга. Ямар давхарсан юм бэ? Гастрагч аваад өгч ий л дөө. Болохгүй. Манай охин ээж дээрээс өөрхөн дээр харуулдгүй юм байхгүй юу? Одоо тэгээ яах вэ? За чи хайрыгаа ойлголоо доо. Гооч штэ. Гоочин за. Уурчлаа штэ. Хайраа гэж. Кино үзэхийн тулд мөнгнөөс татгалзахыг хэлдэг юм байна да. Чиний төлөө штэ юм чи. Өө. Чи бид хоёрын хамтын ажиллагааны төлөө гэх юм бол илүү оновчтой байх шүү. За яа. За одоо ээж нь хүүхдүүдтэйгээ өвлгөр ярьж өгөн заяа. За сонсож байгаарай. Эртээ урдын цагт 3 бүхтэй нэг ботго байжээ. Тэрнийг 3 бүхтэй болохоор бусад ботгонууд гажиг амтан гэж шоолдог байж гин. 3 бүхтэй ботго бусад ботгоноос ичээд дандаа л ганцаараа явдаг байжээ. Бусад ботгонууд 2 бүхтэй байхад би яагаад 3 бүхтэй төрсөн юм болоо гэж ихэд гайхаж илүү бүхтэй төрсөндөө шаналж явдаг байж гинэ. Тэгээд нэг бүхөө сэгсрээд унахчих юмсан гэж бодоод нурууга байнга л сэгсэрч байдаг байж гинэ. Тэр ботго яагаад 3 бүхтэй болсон юм бол? Яагаад гэж үү? Яагаад гэвэл их чинь бас сайн мэдэхгүй л байна. Та ээжээс нь асуугаад өгөөч. Би юу? За тэгээ ээжээс нь одоо асуугаах юм. Тэр ботго нэг өдөр ээжээ бусад ботгонууд 2 бүхтэй байхад би яагаад ганцаараа ийм муухай төрсөн бэ гэж асууж гин. Тэгсэн чинь ээж нь миний ботго чинь муухай ботго биш шүү дээ. Харин яагаад 3 бүхтэй төрснийг чинь мэргэн ингэл мэднэ. Хамгийн гол нь мэргэн ингтэй уулзахад их хэцүү. Учир нь тэр тэнгис далайн захад суудаг юм гэжээ. Тэгээд ботго яагаад 3 бүхтэй төрснийхэн учрыг асуухаар мэргэн инг рүү явж гинэ. Яваад л байж. Өвс ус муутай хол газар удаан яваад ботгоны улан цоорч 2 бүхэн шалчиж турж ицсэн боловч 3 дахь бүхэн тэрнийг тижээж явсаар мэргэн ингний байдаг газарт очиж гинэ. Бүхэн ботхоо яаж тижээд юм бэ ээжээ? Бүхэн үү? Тэмээний бүхэн дотор өвс ус нуугдаж явдаг байхгүй юу? Тэгээ тэр тэмээ нь өсөх юм бол өвсөөрөө усаараа хооллоод авардаг байхгүй юу? Ойлгосноо минийхөө? Мэргэн ингтэй уулзаж чадсан уу? Мэргэн ингтэй уулзаж чадсан гинэ. Мэргэн инг тэрнийг дагуулan тунгалаг усан дээр очиод чиний 3 дахь бүх бол эцэг эхийн чинь хайр юм. Хардаа тэд чамд ийм л их хайртай байна шүү дээ гэж үзүүлсэнд 2 бүхэн ширгэж хатаад 3 дахь бүхэн л томоороо босоо үлдсэн байж гинэ. Мэргэн инг манай энтхийн тэмээнүүд бүгд ганц бүхтэй. Гэтэл танаа тентхийн тэмээнүүд 2 бүхтэй. Тэгтэл чи бүр 3 бүхтэй. Манай энтхийн тэмээ над дээр ирж би яагаад ганц бүхтэй юм бэ гэж хизээж асуудаггүй учир нь тэд бол тэмээ ганц л бүхтэй байдаг гэж боддог. Харин танаа тентхийн тэмээнэр над дээр ирээд яагаад 2 бүхтэй болсон юм бэ гэж асуудгүй учир нь тэд
Тимээ бол хоёр бүхтэй л байдаг гэж боддог. Гэтэл чи ирлээ шүү дээ. Учир нь чи бол 3 бүхтэй. Чамааг ирүүлэх ухааныг чиний 3 дахь бүх чинь өгсөн юм шүү дээ. Одоо чи 3 дахь бүхнөөсөө ичхүү гэж мэрэгэн инг асууж гинэ. Тэгсэн чинь Ботго би одоо илүү бүхнөөсөө хизээж ичихгүй гэж хариулсан юм гэлээ. За. Ээжийнхээ ярьсан үлгэрээс юу ойлгосон? Би битгийрэн гэж ойлгочих. Анц. Хүслээ юу гэж ойлгосон? Би аваад өгсөн бэлээ бүгдээрээ гоё гэж ойлгосон. Анц байна. Цэцүүжин. Хүүхдүүд шалсан ч гэсэн битээ хичээрээ гэдгийг ойлгосон. Маш сайн байна. Хүн болгон ургамал амьд бүгдээрээ ингээд өөр өөрснөөсөө тийм өрмөц шинж чанартай байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг бүгдээрээ хайрлаад өөртөө ихтгэлтэй байгаарай гэж энэ үлгэр дээр гарсан байна тийм ээ? Залцгонууд унтахлаагүй юу? За, одоо бүгдээрээ унтаж амрын хөлтөдөө. Сайн хандаа. Миний хоёр доод. За, ярих юм. Чалмаа. Миний номын сангийн материал байсан хаана юм бол? Тавьсан газар чинь л байгаа. Хаана тавьчихсан? Хүүхдүүд миний юмар оролдог үстэй. Яалаа гэж тий. Оо, хийнд байж. Оо, нашаа. Бэлгштэй. Чингээгийн ажилд орох хүртэл нэлээд хэдэн газар өгсөн юм. Утгагүй хариу нэрэх баг. Тэгээ хүүхдүүд яах вэ? Би чарчин л да. Чимгээ ажилд орсноос тов оруул дээргүй юу? Харин тийм. Би ч олон жил гэртээ суучихсан хүн. Одоо ер нь намайг авдаг ажил гэж байх уу? Авалгүй яах вэ? Өөрөө л сайн ажиллаж чадна гэдгийг харуулах хэрэгтэй шүү дээ. Харин тийм шүү дээ. Огонч бит хоёр хоёулаа ажилд орчуулж. Өн болоод явчихна л да. Хэдэг хүүхдүүдэд цэцэрлэг ажилд өгч нь. Ерөөсөө маргааш өргөдөл өгсөн газар руугаа яриад үздэг юм лөө. Тэгэл та. Нэг хариу өгөхгүй дээ. Тэгдэг. За тий. Юу вэ? Аль би ч. За сайн. За. Има надад Джони. За. Лавч. Найзтайгаа учирлаа да. Уулзаад орван да. Аяар гэв. Хоёр чи аавыгаа юу гэнэ? Чи чин дүүдээ юу зааж өгöd байгаа юм бэ? За инхүүлээ. Битгий төрчиг шулганаад. Би тат биш инхүүдээ. Ага. Та надад дугаа аваад өгчүүч. Билгүүдийн их чинь дугаа аваад өгсөн байл шүү дээ. Аавтай хэлэхгүй юу? Эсвэл тэр билгүүдээ унуул гэж гоохгүй юу? Замлан билгүүтэй хоёр унаалдгүй мүү? Орлоо. Аавд унтчих. Нэр агаа. Инхүүлээ бит хоёр машин чи сууж болох уу? Болохгүй. Болж үзэх юм. Насандаа байж зүгээр. Ишсо. Ханин энд газар авчихлаа. Юу? Энэ баруун талд нь штэ. Яг нөгөө нүүрсний бат их. За. Энэ зүүн талд нь за хин гівдээ нэг сайд их байдаг. За гэж байж өгшөө. Хараа. Тэгээд би их хавраас
Яг юм байрлал гэхүүлнэ. Ямар байна? Үгүй. Ямар сайхан мэдээ вэ? Ямар гоё байшин бэ? Өвөө. Чи мөнгөчөнд нэг дугуй аваад өгчээч. Ямар үнэтэй? За нэг сая гаруй төгрөг л байх та. Тэг. Би маргааш чиний даасанд хийчих. За. Хань маргааш уурхай явах нь 2-3 хоног үстэй. За. Биш ингээд хоолны мөнгө бий юу? Бага санаа зовлтгүй. Чи байж та. Чи чинь түүд надад нэг булган шүүхний тухай яриад байлгүй яалаа. За яах. Энийг ажилтаа хахт юу хөө? Яаж вэ? Одоо байшин барилга барих гэж байгаа юм чинь. Хүй. Сониос би байшин барилга барина гээд. Сандгийн ихнэрт хэлсэн чинь боож хуршихсан гэж боддоо. Үгүй чи яах гэж дими юм ярьж тэр бозор юмнуудын шунлыг өөр төрөй татчих идэв. Наамаа. За. Хөөс чи нэрээ нөгөө бөөдрийг өгчөд тооч. Нэрээ тгий байц. Мансал ойрдын сандгийнхаа орж гарч байгаа харагдаг үз. Ер үзэгтэйгүй шүү. За ах Санжаа Батан даалтар хасан гинт. Хөрхи. Надад ч ажил ургаад милээ юм хизэгслэх хэрэгтэй байдаг. Чи цаад хүүхдүүдийн чимээг ойлгодог гэж. За тэгээ. Отох. Хүүхдүүдээ аав нь дугууны мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Яаглаш. Аав нэг ажилтай байна. Өөр юу гэж? Өөрөө эргэжид гэхэд бид нэр хувийн шинэ байшинтай болно. Яа, гоё. Ямар гоё. За чимээгүй. Аав нь зүтгэж л байгаа үстэй. Юм чин тэгээд зөнгөөрөө л бүтдэг байхгүй юу? Тэгээ бид нар эндээс нүх юм уу? Тэгэлгүй яах вэ? Замлан билгүүтэй хоёр яах юм? За ямар говийн ганц айл болох гэж байгаа шүү дээ. Цэцүүснийг орхиод явах юм уу? Охин минь тэгж болдгүй. Цэцүүчийн эндээ үлдэнэ. Чи нүүн. Тэгэл гүйцээ. Явахгүй. Ямар үнэ маргаашгүй нүүх гэж байгаа юм биш. Хачи өгдөж. Олгоо ямар хүн амжилт зөвшөөрөх вэ? Зөвшөөрлөө сонгох вэ гэдгийг бол хэлцдэг. Чи юу гэдгийг сайн мэдэж байгаа. Ма, замлуу яах вэ? Хөөш өгөө. Хөөшин чи өнөөдөр нэрэн норжинтой таарсан. За тэгээд Нөгөө юм маань бүтгэр болсон биш үү? Тэгээд харин цаад бүтээж өгж байгаа хүнд нэг хэдэн төгрөг өгчвөл болчих юм гинлээ. тэр болдгоо яа гэм чи ажил бүтчихээ болоо штэ чи. Гэхдээ бүтгийн дээр бүтсэн. Нөгөө мөн орчин чинь овоо шүү. Дэвтэр олоод. Тэгээд миний өгшнээ алдагдсан 5 жилийг он сарын зөрүүлгүйгээр бүр яг таг бичлэлт хийлгэхээр болсон гэж байгаа юм чинь. Яашгүй дээ. Өвгөө. Нөгөө манай хэдэн нөхдөд штэ. Тэр чи харин маргааш ирж манайд майх үүснэсэн шүү. Тэгээд яг миний өгш. Сайхан шүү дооч. Гөргий. Миний мөнөрөө мутаа өгөн. Гайгүй юу? Байна. Би нэг сонсож байна. За, сайн сэргийж авах шүү. Тий хоёр шугамар. Дууд дүрс хоёр шугамар. За. За баярлалаа. За микрофон тавиад студио өгье тий. За. За баярлалаа. Хишгэгч энэ шуудын дараа л
За одоо тоо. Байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн хин бэ? Сансар байна, таньж байна уу? Таньж. Чамайг харин юу хийж байгаа юм бол гээл. Ажил дээр ажиллая гэж лээж байна. Ийм орой болтлоо. Тийштэй. Телевизэн бид нар чи ер нь өдөр шөнө цаг нар хамаахгүй ажиллаж л байдаг шүү. Тэгвэл ч та хэцүү байна да. Чи ойрт завтай юу? Ойр тустай зав байхгүй. Гэхдээ ямар ч байсан өөртөө зориулаад нэг өдрийг амарч өнгөрүүлэе гэж төлөвлөсөн байгаа. Тийм үү. Тэр өдрөө тэгвэл юу хийх вэ? Тэр өдөр би нэг клубт явдیں۔ Тэгээ манай клубийнхан ууланд гаргаж байгаа. Хэрвээ дургуйцахгүй бол би хамт явж болох уу? Яг уу чи хүсвэл явж олно шүү дээ. Тэгээл да. Хэр их юм бэлддэг юм? Чи мэдээж даарахгүй тулд дулаахан уцлах хэрэгтэй. Дээрээс нь ууланд явах юм чинь хөл дэвтэйхэн гуталтай байна гэсэн үг. Бас өсөж болохгүй. Тэгэхээр ойлгомжтой эзтэй. Ойлголоо. Тэгээ хизээ явах уу? Маргааш өглөө эндээс гардыг мөн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За. Би тэгвэл яри заяа. За. Тэгвэл тэгж тохирё. За, баяртай. Өдрөөр сүдэр тийш зөдөг үеийн хачиг нэл хорвоод үнэнийг гаргацсан ганцхан арал өөрийн чинь голомтын хамран юм шүү. Алган дээрээ сүбэн бүрүүлэх адил арилж чадвал хайрамилдгиймаа үлгэр хүрнэх сарны тоян өдрийн элчиг муч аралдавч үрийн туяг ботошиг дагдаг гэрэлтэй орчлон гэрийн чин хоймэр шүү. Жингүүдийн аран тухал жанжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон зүрхэн дотороо түүдэг асахадил зүнгэрдүүл чадвал хайрамдэрдгиймаа. Өдөршөн хоёор эрих шиг бомборч үлдээ нартай хорвоог толхоод арслан зантай тавилан гаргадхан аавын голомтын хамран юм шүү.
хүлээж чадвал хайр мөн хүрдэг юм аа. Ээж нь аяг хоол хийж авч өгдөг юм уу гэж бодоод. Хоол яах вэ ээж? Аавын нуруу татцсан. Оо харлаа. Айтаахан хөдлөхөд яадаг юм тэр чим. За хөл гараагүй болчихгүй нэг юм. Юу нэг ингэж яхаар тэтгэвртэй гарвал яасан юм бэ? Гү чи миний чинь ажилласан жил дутчихад байгаа чи сайн мэдж байгаа шүү дээ. Нөгөө мөн орчин чинь бо овоо шүү. Дэвтэр олоод. Тэгээд миний өгшнээ алдагдсан 5 жилийг он сарын зөрүүлгүүгээр бүр яг таг бичлэлт хийлгэхээр болсон гэж байгаа юм чинь. Тэгээд харин цаад бүтээж өгж байгаа хүнд нэг хэдэн төгрөг өгчүүл болчих юм гинлээ. Гү тэр болдгоо яа тийм чи ажил бүтчээр болоо шүү дээ чи. Самдаг нуруундаа юм хавчуулж сансар харин театраар эргэлдэх боллоо. Үнэхээр дуур үзэх дуртай болчих уу? Аль эсвэл өөр хайгууд хийгээд явна уу? Сайн байна уу? Энэ их гоё дуур шүү. Тийм шүү. Тэгнэ тэр. Залуу хүний дотор нэг эрвэхэ шиг дэвэлсэн бодол төрсөн дамжиггүй. Энэ залуу өсгөн эргэрнүүд сансарт маань тунч чухал болдыг төрүүлсэн эргэлзээнгүй. Харин товгийнхан маань лэгштийн дээд байсаар тов ер нь амгалан дэнсэн хүү юм уу? Аль эсвэл хамаг юм алдсандаа балмагдаад цочрод орчихсон юм уу? Чингээгийн ажилд орох хүргэлтийг нэлээд хэдэн газар өгсөн юм. Утгагүй хариу нэрх баг. Би ч олон жил гэртээ суучихсан хөө. Одоо ер нь намайг авдаг ажил гэж байх уу? Ангирын ангир цээжний цаана чухам ямар хуу аюулт бодол нуугдж явааг мэдэхгүй төгөлдөр түүнд дасаж эхлэв бололтой. Би чамд өмсч. Би яриадчлаа. Өрсөнд баярлалаа. Санжид ангирыг юутайж төгөлдрийн гэрт оруулж сепнийхэн өмнө аваачиж дөнгөлөө. Анх удаа айлт очингуудаа байрыг нэгжээд байлтаа нь шүү дээ. Гэтэ хоосон биш. Нэг сеп байна. Тогмод Санжаагийнхаа эзэмшлийн ордыг өөрийн гарт оруулна гэлэхдээ огтхонч эргэлзэхгүй байна. Том хаус бариулах шийдэж гаргачихж. Яг юм байлаа гэхүүлнэ. Ямар байна? Ямар сайхан мэдээ вэ? Би дүүл явахгүй. Би ч явахгүй. Ямар үнэ маргаашгүй нүүх гэж байгаа юм биш. Чамд Ролл Ройсийн тухай шүлэг байгаа юм шүү дээ. Тийм шүлэг байхгүй л дээ. Эсвэл Леди Гагад ч юм уу? Эсвэл ямар нэгэн одод зориулагдсан. Би тийм шүлэг бичдэггүй. Тэгээ чи юу яг юу бичт юм бэ? Эмэгтэй хүн, ижи аав, хайр дурлалын шүлэг. 19 дэх зуун ханхалчлаа. Юу нэ? Танаа ойд чинь 19 дэх зууных юм бэ, тий? За би орлоо. Баяртай. Баяртай. Нэг байрны нэг давхрын хөрш 3 залуу маань зөрчилдөж эхлэвүү дээ. Баяртай. Энийн цаашид юунд л хүрэх болдоо. Зүгээр. Хана. Чимгээ. Миний хүн өдөртэй. Хурлаараа. Яхаага битээ тэгэлтэй сувтаа.
Миний дуртай дуу гарч ий. Би ч юм дуртай дуу ялж ийшээ өгдөө. Чимэг л даа. Чимэг юм. Би чимэг. Бүрэн бага. Тий тэгсэн. Боломжтой. Дүүгээ битээ. Чулаа. Салмын хичээ. Төрийн банкн дээр ангид өгсөн шүү дээ. Тий. Маргааш ил ярилцсан орно. Ашиггүй дээ. Яана. Яа. Дүү нэг л өөртөө итгэлгүй байна. Зүгээр дээ. Гэт хоёлаа маргааш цог явт юм уу? Болох юм. Болно шүү дээ. Их чинь чүлээ авчи. Тэгэл да. Ой. Юу өмсгөө? Айтаагаал харагдчихэв. Юу ч яах вэ? За тэгвэл дүүн хувцас бэлтлээ шүү. Жаргал байна. Сайн байна уу? Ажлын ярилцлаганд дуудсан. Хүний нөөц рүү яаж гарах вэ? Таны нэр хэм бэ? Шингээ. За. Лифт нь болоо. Баярлалаа. Жимгээ. Суум ятсан. Тайван байл та. Юунтаа сандраад байгаа. Олон жил ажиллаг болохоор төсөөрцөн болов л гэж яагаад. Сургуулийн төгссөн хүн чинь юунаас найдгийг гайгүй хэлгүй. Өөртөө байрсан чинь. За чүнэ ороо. За татчих. Цаагаар юм. Зүгээр. Зүгээр дээ. Амжилт. За. Төрийн банкны сонгон өнөөдрийн сонгон шалгуулалтанд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийнхөө тухайд тавч танилцуулах байв. Сайн байцгаана уу? Намайг Чимгээ гэдэг. Би Архангай аймгийн 1-р 10 жилийг төгссөн. Тэгээд санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны эдийн засгч мэргэжлэр төгссөн байгаа. За Чимгээ мэргэжлийн ер нь ямар зэрэгтэй вэ? Их сургуулаа төгсөөд магистрийн зэрэг хамгаалсан. Ямар сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан бэлээ? Гадаад худалдааны санхүүжилтээр. За энэ сэдвийг ер нь яагаад сонгосон юм? Би өөрөө энэ сэдвт илүү их сонирхолтой. Тэгээд цаашдаа банкнд энэ чиглэлээр ажиллана гэж бодож ирсэн. За бодож ирсэн гэдгээ нэр нь нэг тодруулаад хэлэхгүй юу те? Сургуулаа төгсөөд 3 жил тейлрээр ажиллаж агаад гэр бүлтэй болоод тэгээд гэртээ хүүхдээ хараад суусан. Та хэдэн хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. 4 бага нийттэй. Бага хүүхэд маань одоо ой 2 сартай. Тэгээд том нь одоо 6 настай. Тэгээд 5, 3 гээд 4 хүүхэдтэй.
Хүүхдүүд чинь жоох юм байна шүү дээ. Тэгэхээр та ямар учраас ажилд орох гэж байгаа юм болоо? Дээрээс нь ямар учраас төрийн банкыг сонгох болсон юм бол? Нэгдүгээрт би төрийн банкыг Монгол улсын үндэсний хэмжээний цаашдаа ирээдүйтэй банк гэдэг утгаар нь сонгож ирсэн байгаа. Тэгээд хоёрдугаарт арга гэрийн шаардлагаар ажил их хэрэгтэй болсон. Арга гэрийн шаардлагаар энэ архины байран дээр сонгон шалгуулсан болж байгаа. Тодруулж явах ярихгүй. Нөхөр маань хэд хэдэн 8 аягээд тэгээд жоохон бүтлмоотой болсон юм л да. Та нөхрөө биш өөрөө ажилд орох гэж байгаа юм байна. Хүүхдийн чинь хий харах бол? Хүүхд харах нь уу? Бага. Тэрэн дээр санаа зовлтгоо. Тийм. Тэгээд би өөрөө л ер нь ажил хийх хэрэгтэй байгаа юм л да. Та түрүү гэр бүлийн хүн чинь бизнес хийгээд хөтөлбөрцсөн гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Тэр талаар жоохон тодруулах боломжтой. Энэ талаараа. За, энэ асуултыг өргөе. Тэгэхээр та ер нь нөхөртөө хэр итгэдэг вэ? Итгэдэг. Итгэлгүй яах вэ? За, манайхан дөөр асуулт байна. Миний хувьд асуулт боллоо. За, баярлалаа. Сонгон шалгалтын ярилцлаганд орсонд. За, төр үлээж байгаад бид эргээд дүн хариуг нийлье. За, маш их баярлалаа. За, яасан. Юу ч хэлээ. Гараа тур хүлээж игнэ. Тийм үү. Хүлээж игэвч бас учиртай л юм байна. Харин тийм. Хүүхдүүдийг асууж байна. За. Хий арах юм. Тийм үү. За ямар ч байсан учир нь алдах байлгүй тийм. Яасан юу юм бэ? Төхөрчин юу гэдэг гэхээр одоо нуултаа нэш бүгднийг л хэлж эхлэв. Харин тийм ямар худлаа хэлт юм биш үү? Харин. Хүй, таны ажил гайгүй юу? Гайгүй их чинь чөлөө авчихсан шүү дээ. Тийм үү. Яна өдөржингөө намайг дагаж яваад баярлаа. Зүгээр дээ зүгээр. За, ямар хүмүүс юм? Гайгүй юм уу? Тайчгүй. Гэтэ юу маа. Сандарлаа шүү. За, Чимгээгийн хувьд ер нь та хувьд ямар бодолтой вэ? За, миний хувьд бол банкнд бүрсдэхүй цэнзгээний чадварлаг хүний эзэгийн бүрдүүлэх манай бодлого байгаа. Тийм учраас би бол ажлын туршлага арай бага санагдаж байна л да. Харин тийм ээ бас. Уулын тэлрээр 3 жил ажилласан гэж байгаа. Гэтэ яг эдийн засгчаар ажиллаж исэн туршлага бол байхгүй юм байна шүү дээ. Гэхдээ миний хувьд бол энэ магистрийн зэрэг хамгаалсан сэтгүүн их таалагдаад байгаа. Удахгүй манай дээр шинэ төсөл ирж эхэлнэ шүү дээ. Энэний төслийн багт оролцуулчих болов их зүгээр юм шиг санагдсан. Чингээ ажил горлогч маань гэр бүлийн хувьд Одоо 1-ээс 6 насны 4 хүүхэдтэй гэж бодохоос ажил дээр явах лаа гэж боддог юм л да. Харин ч итгэлтэй. Би түрүүний асуултыг зориуд асуусан байхгүй юу? Хүн гэр бүлдээ ямар хандлага гаргана? Ажил дээр ч гэсэн тийм хандлага гаргах байх гэж бодож байна. Магистрийн сэдвийн хувьд ч гэсэн бас надад таалагдсан шүү. Ер нь банкнд бас тэр чиглэлийн сэдвээр бэлтгэгдсэн боловсон учраас нэлээ хэрэгтэй гэж бас бодож байгаа. Тэгвэл залуу юм байна хэдүүлээ нэг этгээд үзүүл юу яасан. 6 сарын туршилтын хугацаагаар авчиж туршилтын ажилтнаар ажиллаж үзэх үү? За яг хууль зааснаар 6 сар хүртэл гэж байгаа боловч тухайн хүний ур чадварыг харгалзъя. Яг энэ мэрэгчлэрээ бас их богино хугацаанд бас өсч өндөх юм боломжтой байгаа бол бид тэр боломжийг нээгээд дадлагч хугацаагаар авч ажиллаж болох юм.
Байна уу? Оо, зарын дагуу явж байна. Тий. Танайх чи яг хаана үлээх вэ? Тий. За. За. Одоо очиж уулзвал болох уу? За. За, тэгээ. За. За ороо. Сайн байна уу та? Сайн байна уу? Ямар хэрэгээр явж байна? Би харин ажил хайж яваамаа. Ажиллаа. Тий. Танай компани зарын дагуул явж байна. За зүүж гисэн шиг сугуулж бүрэг чинь царилт танилцуулаад. Царилт ажил даам гэсэн зарын дагуу нэг хэрлэнтэй уулзах уу? За туяа муятайгаа уулзуулаач. Туяа амарсан байгаа та. Тийм билүү. Нааш нь оруулчихдаг бол. Та ороорой. За. Сайн байна уу та? Сайн уу. Ажил хайж яваа мó? Харин тий. Ямар мэргэжлтэй? Би биологч. Гэхдээ мэргэжлэр ажиллах гэж яхав утсан л да. Манайх алтны компани. Одоохондоо ажилгүй байгаа. Ажилгүй байгаа ч гэж дээ. Ажил зогсцсон байгаа. Гэхдээ олон бүтнээ гэх юм бол надад ч нэг ажлын оронтой байна л да. Яг ямар ажил юм бол? Сахиул ажил. Манай сахиул өвчтөй байгаа юм. Тэгээд тэр хэр хөдөөч одоо үнэтэй зэнтэй техник хэрэгсэл гэдэг. Тэрийг харж хандах хүн хэрэгтэй байна л да. Тэгэл бид зар тавьсан байхгүй юу? Танай уурхай хаана байдгийг? Хинти аймагт. Хинти яг хаана? Тэр нь чамд их чухал байна уу? Үгүй зүгээр л. Тэгээд хөө юм байна л да. Тэр үнэтэй зэнтэй техник хэрэгслийг харж хандах тийм ээ. Тэгээд тэр хээр хөдөө чинь сайхан сахиул бидэнд хэрэгтэй байхгүй юу? Цалин мөнгө нь бол яах юм байхгүй. Боломж шүү. Яг хэдэв? 800 мянган төгрөг. Дээр нь хээрийн нэмэгдгээд 300 мянган төгрөг ав. Тэгээд хоол унд чинь үнэгүй болж байгаа үстэй. Болж байна. Тэгвэл ахаа. Энэ ажилда намайг авчихдаг уу? Би чамайг авлаа гэж бодъё л да. Гэвч та надад өмнө шударга ажиллаж чадах уу? Чадлагүй яадаг юм бэ? Та дүүдээ итгэж болно. За тэгвэл явах бэлтгэлээ хийнэх. Дарих юу? Дүүн яг одоо бол жаахан асуудалтай байгаа юм л да. Худлаа байхгүй чи. Тэр асуудлаа зохицуулчих идэх үү? Ямар ажил вэ? За одоо танаас юугаа нөх вэ? Тэг жаахан шүүх хурлын асуудал байгаа маа. Шүүхээ. Уучлаарай минь дүү. Хаалгаач гараад. Тэгүү. Үгүй. Уучлаарай. Минь дүү гараа. Үгүй та буруугаар ойлгоод байна. Тэр улсууд миний мөнгийг залилчихсан байхгүй юу? Шишээ гин туулаа юм да. Харин тэр гин туулаанаас чинь бүр гин амтан болчоод явж гин дүүн. Яасан? Ингэс юм аа. Би нэг хэсэг улсаас нэхээ авсан. Тэгсэн бүр илжирсэн муутчихсан нэхээ өгчихсөн байлээ. Үгүй нэрээ. Чи илжирсэн нэхээ мэдхгүй байх гэж юу байсан юм? Үгүй би тэр улсуудыг тэгнэ гэж яаж мэдэх вэ? Бүр итгэчихсэн байсан байхгүй юу? Наадах чи хүн итгэнэ гэж бодож байна. За яг ингэ.
Чи тэр шүүхээс энэ хүн ямар ч буруугүй гэсэн тодорхойлт аваад ирэх юм бол би чимээ ажилд авч болно. А үгүй бол баяртай. Тийм ээ? За тэг яхаа. Би тэр ажлуудаа хурдхан шиг амжуулчаад эргээд түрээд ирээ. Баярлалаа хаа. За уучлаарай. Нэхий ч олон янз байдаг баха. Өнөөдөр найзаагаа харгалцаж төгөө. Яг ч юм чи. Би ийшээ оюутнаар борохгүй, оюутнаар баах гадна төрийн багны смарт карт авсан. Нэгэнд ирсэн юм чи суучаад яваач. Үгүй. Одоо авахгүй болохгүй. Найз охинтойгоо кино үзнэ гэлцэн. Смартынхаа хөнгөлтөөр үзэхгүй найзах мөнгө өгөхгүй. За. За харгалчаарай. Билгүүжээ. Хичээл боо. Манайх тавцсан. Би одоо энэ хичээлтэй. Хоёул орой кино үзэх үү? Манай ангийн нэг хүүхд тийш бас кино үзнэ гээл гүвчлээ. Өнөөдөр чи киноны өдөр юм ааш. Тэгвэл номын шанц уу? За найз нь тараа залгая за. За. Залгая. За. Энэ авлуу бууцвал үгүй хэлээ. Йоо тэгэл. Тэгээ наад хэсгээрээ. Болгоомжтой орой. Доош унуу. Одоо энэ өөрөөр ингэж үзэхгүй. Тэгээс наасаа байна. Гочтой буугараа. Энэ өөрөөр сочихно. Ингээд аван таарс. Өнөөсөө шаваа. Ундаа наашаа надад тоолоо. Хатан кофе уугаарай, эндээс аваарай. Айчаа то. Ай махад гүмгаарай. Намаа надад сая аваарай. Ямар талсаа юу те. Аваарай. Сэрэ хин авчаа. Сэрэ надад аваа. Амба өдрөө нас юм аа. За манайхаа бүгдээрээ албан ёсоор клубийнхаа шинэ гишүүнтэй танилцгаа. Намайг Сансар гэдэг 29 настай. Сансар юу идэ? Би ч нэг онц юм хийдэг юм дөө. Эвгүй байгаа мó? Эвгүй байгаа л хэлэхгүй байж болно шүү дээ. Юу нэвгүй байгаа. Эцэг чинь бүгдээрээ ажилтай ч хүмүүс байна, оюутан ч хүмүүс шүү дээ. Би ихэд нэг хүн байна. Юу игээд яагаад яваад байгааг мэдэхгүй нөхөр яа. Нэрээ ч мэдэхгүй. Одоо чи ихнээсээ юу идгээ хэлнэ үстэй. Би автогаа хамт машин цэцдэг. Өвчи чинь бол алтан гартай хүн байна шүү дээ. Манайхны ихэнх нисгт өөрөөр хичээлдэг. Зарим ч нөгөө байна. За, шинэ гишүүндээ клубыг танилцуулнаа. Тэгээ. Манай клубыг ялт идэх. Ял. Гоё шүү, гоё нэ. Гоё нэ. Тэгээ манай клуб маань одоо ингээ бүгдээрээ хамтраа ингээ аялаад одоо нис загвараар хичээлдэг хүмүүстэй цуг загварын дэмжиж цуг тэмцээн оролдоонд ордог. Ерөндөө нэг үзэл бодолтой хүмүүс байгаа. Шинээрээ сонирмын шилдэг сонсдог.
Хаяа сонсноо. Гоё өвчтэй те. Мундаг юм шүү. За. Ямар кино үзэх вэ? Хоёлаа хүүхлэг кино үзэх үү? Тэхүү. Тэгэл ба. Би хэрэг үзэх юм уу? Чамд ойд ичсэн шүү дээ. Бага. Чихв үү? Тэг. Одоо орно үстэй. Ятах за. Бана. Юу анх вэ? Би сургууль дээр байна. Чи яах вэ? Билүүчиг дагуулад манай бэлтгэл хийдэг газар нэг өрөөд ирэх үү? Би өнөөдөр бол чадахгүй. За. Яав сая юу болов? Ядарч байна. Өөх. Ямар санагдчих вэ? Сонирхолтой юм байна. Юм багаач. Дажгүй сайхан залууч бид. Эндээс харин нэг хүн их сонирхол татаад байгаа юм да. Тий. Надтай ярьж байгаагүй. Нэрээ чамд онгоцны загвар хийчихсэн чинь сонирм байлээ шүү. Миний загварч хийн хийж байх вэ? Клубийнхаа гişүүдийг дагаад сонирхож үзэж байгаа. Онц болтгүй мó. Харин чи загвар хийвэл өстой янзын юм болох бах та. Би чамд тусалнаа за. Атом молекул тараад. Атом молекул 3. Тоосмаа за би асуусан. Атом молекул тараад. Атом молекул 4. Өрчин залгасан биш. Тэр 2 3 залгасан биш. Яачсан бол? За. Юу хоёлаа? Тэд. No joke, got you, smoke dope, pay dues, refuse to my dick's over, say how, say who, fuck what, fuck me. Бана. Ингэч юм байна. Чи наана ганцаараа зогсчих доо. Дэлгүүч. Ах эндээс ирж ийн нэ би ахтай цугарлаа. За. Баяртай. Сайхан амраарай. Сууч.
Өчигдөр бид хоёр тэмүүл зүйлий гэж үзье. Одоо яг чамд харуулчих. Чи яг яах гэдэг юм бэ? Арчиж байна. Сансар явчих. Хоёр ч унтаагүй байсан юм аа? Унтаагүй. За, миний уул сайн үж юу? Ястаа сайн. Хямар сэрэгдэх юм ба шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Миний хөө ядаргүй гайгүй юу? Гайгүй. Эхэндээ жоохон мачилаа. Бас л амьсгаад жилээ шүү. Таргалж байгаа юм билгүй. Миний хөө орж хоолой дээж нь халуус аваад ийцсэн баг. Зүгээр юм идчихсэн. Манай хоёр унтсан юм уу? Гол нөхөргүй байдгүй. Аав ч яг үлээж чадчихсан ч. Гайгүй л дээ яав л гэж. Унтан сандаа зүг. Уг нь ингэж оролцдог байсан. Хоёр унтчихлээ. Би үлээжлээ. Би яах юм бэ миний хөө? Ядраа байлгүй. Аав чирэн ингээл хүлээгээ сууж. За. Би нэр хүнээс асуугаад ирээ. Хүнээс? Бэлгүү Чингис. Өө, нэр нь тэгэж шинэ хүн. Бараг мэдж байгаа биш. Сайн байна уу та? Орооч. Чээс өнөөдөр доктортой уулзсан. Уулзсан шүү. Гэтээр орой кино үзчихэд тэгээ докторгоо тантай уулзсан гэ байрны гаднаас салаа явсан шүү. Хэдэн цаг үед явсан юм бол? 8 цаг үед. За баярлалаа. Цаад чи ирэх үү? Харин алгал байна. За баяртай. Баяртай. Хүүш мөн унтахгүй яасан. Хашуудлаа намайг юу өргөж юм? Хахал хөргөж өгнө шүү дээ. Өөр хин өргөж хий. За тоо. Маргааш өглөө хичээлээ яваа шүү. Юм ахаатай. Хамраарай. За яа гэх юм. Юу ч юм. Оройн даттай уулзна гээд байрны гадаа уулзсан гэх юм. Гүтгээ цааштай хөөхт. Цаадах чинь нөгөө энийг тэнмэрүүч шин ороод доосны тэндээ үчин тусч байгаа биш үү? За юу гэж тавьдээ өгөн нүвтэд юм байна юм. Дана окторгоо ямар баар савар гэсэн үг. Харин тийм. Дайзуудын нэгний л байгаа л гэдэг. Энэ юу вэ? Нэг маргааш өглөө хичээлтэй шүү дээ. За л. Эч надуулаад. Би гарчаад ирдэг юм болов. Яах вэ? Окторгоо л яахгүй. Хүч харанхуй шин хаагаар яах юм бэ? Нөгөө утасдуураад байна. Бана. Окторгоо юу? Гинтлийн имлгээ. Өдрөөр сүдэр тийш зодог уйлын хачиг нэл хорвоо
аргадж чадвал хайр амилдгийм аа. Үлгэр хүрнэх сарны туян өдрийн элчи муч аралдавч үрийн туяг ботон шиг дагдаг гэрэлтэй орчлон гэрийн чин хоймэр шүү. Жингүүдийн аран тухал жанжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон зүрхэн дотороо түүдэг асахадил зүнгэрлүүл чадвал хайр амьдрдгийм аа. Өдөр шөн хоёор эрих шиг бөмбөрч үлдээ нартай хорвоог толхоод арслан зантай тавилан гаргадхан аавын голомтын хамрон юм шүү. Жингүүдийн аран тухал жанжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон өөр дээрээ үрээ бүэлэх адил аргадж чадвал хайр мөнхөрдгийм аа. Аргадж чадвал хайр мөнхөрдгийм аа.